Хотын жалан сүнс ирсэн жаргалыг тэмхтэй нэ. Тэгээд би өөрөө зөсний чул ахуулаад тэндээ нэг 2 хоног дараад нийт амралтыг сайхан амралт ямар ч хэсэг ээж нэг цагаан сар мөн яарад яах вэ? Ял шахаад игээд одоо ингэ сайхан гараад ирээд дэндэгэд ирсэн. Дэнд ирсэн чинь надад маш их аз тавшаа тохиолдож өвчмөг яларсгаа болохгүй ийм сайхан зөв хооллолт одоо зөв хөдөлгөөн зөв амьдрал гэсэн сайхан сургалтанд бүтэн 7 хоног суулаа. Тэгээд үнэхээр гоё ялаа. Би энэ 2 ерөөсөө бүлээцдэггүй байсан. Тэгээд одоо хүртэл бүтэлтэйгээр явж байгаа. Тэгээд энэ сус хараад 2 бүлээцээд нойронд бас их хүмүүс байсан би. Ерөөсөө шинэ ингээл хөвцөн дараад энэ сайхан тал тэгэл сэрч шинж унтч чадахгүй. Тэгээд янз бүр болоод ирж тийшээ залбираал тэгээд ингээл нэг 2 цаг нэг тэгжээл 3 цаг арай ч би нэг мөглөө болгоо нүд хилцээгээд нэг жаахан ингээд ядрамсан. Одоо энэ дээр толгой тамхал унтаад нэг манай өрөөний энэсийн дэлгүүр авдаг хүн. Гэхдээ чи ямар сайхан бэ? Өдөр орж ирэл унтаад гин, энд орж ирэл унтаад гин. Эсвэл чиний царайн дээр ч аягүй сайхан болж байна. Анхны баг хүүхэн шиг ирсэн чинь одоо ингэсэн чинь чи гайгүй гай царай цард их гоё болчлаа гэдэг ингэж. Тэгэхээр ямар ч хэсэн юм үнэхээр энэ бас сайн нэр гэдэг юм бол одоо ерөөсөө байдаг юм байна. Жишээ нь одоо бидний Библи судалдаг болохоор нүдэнд үзэгдэж байгаа юм болгоно гэдэг бид нар энэ мөн байдлаар энэ дэвтэр айлын үзэхийг хараад ингэж бидгээ нүдэнд үзэгдэхгүй одоо юмнуудаа ингэ мөнхийг байдаг юм гэдэг учраас сүнс эдгэж гिचэл заадаг. тэрний нэг ижил одоо бидний зат бас сайн нэр гэж бас байдаг юм байна. Тэр сайн нэр гэдэг яагаад ингэ байхгүй болоод бид нар ингэ өвчин зовлон ингэ амьдрал ахуй бас гिचүү асуудал ороод байдгүй гэхээр одоо бас бидний сөхрөг нэр байдаг учраас бид нар юу дайдвал би энэ гिचэл ёстой гэж ойлгож аваад байгаа юм. Тэгээд энэ сайхан гिचэлээ уншиж энэ сайхан өгөөд бүтэн 7 хоног суусан их гоё боллоо. Энд сууж байгаа улсууд их азтай, одтой, хямртай улсууд байна. Энэ сайхан юмгээ сонсоод одоо бас цаад хүмүүстэй ингээд хэлээд олон сайхан хүнийг одоо тий нэрүүл чирийг одоо их сайхан гоё ингэж бодох юм юу сууснууд үнэхээр гоё байна. Тэгээд хоёрдугаар одоо хүмүүс минь одоо та нар маань энд одоо ингээд сайхан суугаарай, бүгдээр суугаарай. Энэ гिचэл маш чухал шүү. Одоо би янз бүрийн толгойн өвчнөөс болоо, нойр мэдлээс саллаа. Энэ хичээлд би 8 удаа ингээд суулаа. Мөнхөө багшийн хаан хичээлд одоо их суусан. Энэ сайхан энергийг бол авч. Миний биш ч одоо гэт хөөдлөөр халуун өргөн ерөөсөө бүхий бие халуун өргөн ер нь унтаад бас их одоо халуун биенд одоо халуун энергитэй юм шиг л одоо халуун гэдэг унтахад их зөөртэй байсан. Тийм болохоор ер нь одоо л их сайхан бие тайвшраад тэгээд нойр хүрмээргүй л нөгөө их сайхан энерги маань гэж бодоод тэгэхээр би их тайвшраад их сайхан болоод тэгээд л унтчихдаг. Өөр юу ч бодогдохгүй ингэж унтдаг болчихсон. Ер нь бол энэ энерги бол цаашдаа залуу хөгшин энэ сайхан бидний насны сайхан улсууд бол ер нь их хүрэх их сайхан энерги байна гэж би хавтаа бодсоо. Тийм болохоор та нар маань эрүүл их сайхан сайхан энергийг аваад уртудаа насалж одоо үр хүүхдтэй хүртэл одоо энэ энергийг тэглэрэнгүй болгож өгөөрэй л гэж та нартай хүсэж байна. Би ингээд одоо энэ 25 дахь эмийн сангийн 72 дугаар байрны 7 дугаар тоотод амьдардаг алтан цэцэг гэдэг хүн хэд орнтоос зүүн аймгаас ирсэн хүн хамаа. Тийм болохоор та нар минь одоо бүтэн энд эмчилүүлж яхах хугацаанд л энэ багшийн юмд одоо үргэлжлэн суугаад сайхан биеийн эмчилүүлээд би одоо энэ би бол одоо миний илэрч бас өөхтэй одоо зүрхч бас тийм сайнгүй тийм болохоор би энэ зүрх элэг аныхаа өвчин зовлон ингээд одоо бүх юм сайхан ингээд салаад миний одоо өвчин зовлон бас салж өгөөч л гэж залбирчил ингээд суугаад энэ энергийг биетэй авлаа да. Амьдрах энэ сайхан энергийг олон түмэндээ гэдэлгэрүүлж энэ том сайн сайхан явцгаарай л гэж залбирч хүсье та.
За намайг Зүгдэр намжлагдаг Булган аймгийн Баягт суманд хүний эмч хийж агаад өндөр насныхаа тэтгэврт 39 жил ажиллаад тэтгэврт гарсан. Тэгээд энэ 2 дугаар сарын 2-ноос Сэргээн засаг клиник эмнэлэгт нуруу баруун хөлөө дамжиж мэдрэлийн судлаар дагаж өвчлөөд энд ирж хэвтээд өдрөөс маань энэ тарин мөнхөө огшин хичээл эхлэх явж тааралдаж энд 8 хоног 9 чанар хичээл суучлаа. За тэгээд хичээл сууснараа хүн өөртөө эмч гэдэг мэдгэдэгхүүнийг баттай сайн ойлгож авлаа. Энэ нь өөрийн сэтгэл зүйг зөвж олоодох үүнээс гадна тэр өөрийн биеийг эрүүл байлгахад бол зөв хооллох, хөдөлгөөн, бусад биеийн тамирын дасгалууд, ажил амралтаа зохицуулах гэх мэт зүйл нь хүний эрүүл байх, мөн түүнээс гадна хамгийн гол нь тэр оюун санаагаа өөрийнхөө эрүүлжүүлэх тал дээр төвлөрүүлнэ гэдэг чинь маш чухал хэрэг юм байна. Энэ хичээл сууснараа миний эхний өдрийн суултанд бол нэг өөрсдөд мэдэгдэг. 2 дахь өдрөөс эхлээд энэ өвдөжсэн газрууд нэг татугнаад юм жирэлзээд байгаа шиг байсан. Мөн тэр нүүрэн дээр нэг хөлс бурзаагаад нүүр халуун оргоод тиймэрхүү шинж тэмдгүүд идэрчээснээс сүүлдээ тэр нэг онц мэдэгдэх юм гайгүй шиг болоод өвчин ч ер нь одоо бол ер нь хаа хамаагүй би эхлээд хэвтэж чадахгүй босож чигээр өндөж явж чадахгүй өвдгөн дээр 2 гараар дарж явжсэн шүү дээ. Оо тийм үү. Тий. Одоо харин бол өвдөж явах юм ерөөсөй байхгүй болсон. Одоо чөлөөтэй явж гэнэ үү? Чөлөөтэй явж байна. Оо маш их сайн болсон байна шүү дээ та тийм ээ. Зөв. Энд ч одоо олон хүмүүсүүд сайн болж одоо тавс харж л байгаа. Тийм байна. Энд одоо жишээлх юм бол даралттай хүмүүс орж ирээд даралт буусан байна. Бүр хөлгаар нь хөдөлж чадахгүй саажилттай хүмүүс орж яваад гიშгээд ингээд байгаад байна. Нуруу бүгдийгээд идэг гэсэн хүн нуруу тэнийсэн байна. Хараа бүрэлддэг гэсэн хүн хараа их сайхан болж байгаа хүмүүсийн их сэтгэл өндөртэй байна. За би энд хичээл суусныхаа дараа мөнхөө огшин хэвлүүлсэн эрүүл энерги, эрүүл ухаан гэсэн номыг бичлэгийн хамт авлаа. Үүнийгээ би нутагтаа авчаад өөрийнхөө төрөл төрөсөд ах дүү нар ойр дотныхоо хүмүүс мөн тэр сумынхаа эрүүл мэндийн төвд нэг номын бичлэгтэй навчиж өгж сумдаа сурталчилж одоо хичээл зааварчилгаа сурталчилгаа явуулах ажил дээр нэмэр болно гэж бодож байна. Мөн энэ мөнхөө огшин явуулж байгаа энэ хичээл сургалтын ажлыг эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагад дэмжин цааш тусалцаа үзүүлж хүн ардтай энэ хичээлийг өргөнөөр сурталчлуул ашигтай болов гэж бодож байна. За би 39 жил эрүүлэг хамгаалах байгууллагад ажилласныхаа хувьд мөнхөө огшин зааж байгаа хичээл манай монголчууд хүн ардд маань их цаашдын амьдрал урт удаа наслахад их хэрэг болно гэж бодож байна. Ингээд энэ мөнхөө эмчтэй 10 сараас хойш бид нэр телевизийн ярилцлагад хамт орж тэндээсээ их өсвөртэйгээр сургалтанд нь олон удаа сууж эрүүлжүүлэх арга барилыг эзэмшиж байгаа. Ингээд зогсохгүй би энэ Монголынхаа ард түмэнд яавал эрүүл байх вэ? Яавал зөв хооллох вэ гэдэг талаар цуврал лекцүүдээс нь чадах ятгаараа сурталчилж явдаг. Энэ хүний бичсэн ном, лекц, энэ телевизээр гарч байгаа бичлэгүүд нь хүний ой танд орохоор сэтгэл санаанд нь тогтохоор ийм үйл ажиллагааг энэ хүн явуулдгийг би баттайгаар хэлж чаднаа. Хүн ер нь өөрөө эрүүл бай гэвэл өөрийнхөө дотоод сэтгүүгээс сэрээж өөрийнхөө сэтгэл зүг засаж ингэж явсан загтвал хүн эмгүүгээр өөрийгөө эрүүлж харуул болгож чаднаа. Хүн өвчнөг өөрөө дууддаг, хүн өвчнөг өөрөө эдгээдэг. Ийм тариа болгонд хэрэгтэй үнэн бодит хэрэгтэй мөн боловч яг сэтгэл зүгээр өөрийгөө эмчлэх
арга барилаас дутанг зүйлээ. Би хувьдаа эм тариаг бол муу хэлэхгүй ч гэсэн ямар ч байсан төгс эмчилгээ биш. Өөрөөр хэлэх юм бол төр гал унтраах хэрэгсэл болдог болоо гэж боддог. Хэрвээ эм тариа бүр эдгээдэг бол өнөөдөр эмнэлэг өвчнгүй болох юм уу, эрс багасах юм уу, тийм тохиолдол байх л ёстой. Гэтэл энэ сэтгэл зүйн засал, энэ эрүүл амьдрах ухааны зөв хооллолт, үйл ажиллагааг өөртөө шингээж, бусдад ярьж, ингэж ажилласан цагт бол эм тариатай зүйрлэхгүйгээр сайн сайхан болж чаддгийг би өөрийн бие дээр болон найз нөхдүүд, өөр хүүхдүүд хамт олонгоосоо сонсож, мэдэж, харж авсан. Ингээд улам энэ хүний үйл ажиллагааг дэлгэрүүлж, энэ хүний ажил амьдралын зохиож бүтээсэн ном тохиомлын хамт олондоо түгээн дэлгэрүүлж болдгсон бол хүн бүхэн эрүүл сарвал өвчин эмгэгээс харж ухаан санаа сэтгэл оюун төгс сайхан болоосой л гэж бодож явдгийн. Тэгэхээр хүн энэ эрүүл ухааны талаар эрчимтэй сайхан хичээлж, суралцаж, бясалгал, дасгал, хөдөлгөөн зэргүүдийг бүгдийг өөрөө эзэмшиж чадах юм бол орчингоо сайхан болгоно, өөрөө сайхан болгоно. Ийм учраас бид өөрөө өөрсдөө дайчлан суралцаж, сайн сайхан байлгахын тулд амьдрах ухаан, зөв хооллолт, хичээл дасгалд суралцаасай гэж хүсэж байна. Миний барьж байгаа энэ сургалтыг дэлгэрэнгүйгээр үзэх, бодтоор нь харах ийм сайхан юу байна, аппарат байна. Энэ дээр ямар ч хүн одоо ажиллаулаад, хараад, дагаад, хийгээд, сонсоод байхад одоо болохгүй юм гэж алга байна. Нэгэнт ийм сайхан юмыг бүгдээрээ авч хэрэглэж, энэн дээрээ хараад, өөрийнхөө сэтгэл оюун тогтоогоод, хөдөлгөөний давтан дагаж хийгээд байгаасай гэж би хүсэж байна. Энэгээр би хамт олонныгоо бас уриалан дуудаж, бүгдээрээ энийг сайхан суралцаж, энийг нүдэрээ хараад, чихээрээ сонсоод эрүүл сарвал болоосай гэж бодож байна. Мөн түнчлэн энэ хүний оюун ухаанаар бичигдсэн маш дэлгэрэнгүй гоё ном байна. Үүнийг та нарт үзүүлье би. За, энэ сайхан номон дотор ер нь хүн эрүүл сарвал явхад юу хэрэгтэй вэ? Хүн зөв хооллол юу хэрэгтэй вэ? Уур усаар хүн хэрэгтэй юу? Өвчин зовлон хүн хэрэгтэй юу? Алийг авч алийг хаях уу гэдгийг тав тодорхой бичээд ийм гаргасан энэ сайхан зузаан дэлгэрэнгүй номыг бас та нар минь авч хэрэглэж хамт олондоо өр хүүхдтэйгээ нэгдэн уншиж сайн сайхан байгаасай гэж хүсэж байна. Энэ номыг хүн бүхний өврийн ном болоосай гэж хүсэж байна би. За намайг Гэрэл Туяа гэдэг. Би энэ засан нөхөн цэргэх клиникт ирээд одоо 4-р сууж байна. Одоо ирж эмчлүүлэхээр нөхөртөөгөө ирсэн. Тэгээд энэ танкеред ийм гоё хичээл заадаг гэдэг хүнээс сонсоод ер нь орж үзээд би эхэндээ нэг санаанд ороогүй л дээ надад. Би ингэж унтах ч юм уу, ч юм уу яад тусгаал улсууд байдаг юм уу, яадаг ч юм гэж бодоод тэгээд жоохон харж ирсэн яваад. Хоёр дахь өдрөө ирээл ер нь ороод үзье ингээл хүмүүс сайхан болж ил байгаа гэж сонсч л ийсэн юм чи. Тэгээд ийшээ орж ирээл хэвтээд удаачгүй тэгэл бүр хохироод үүч болж байгаа. Нэг л сайхан юмарлаа илаалаа илэл ус мус. Ямар гоё тэр унтах болгонд л хүний яриа ингээд багш яриаг ингээд энэ юуг сонсож яхад л усын өөрөө их гоё долгиотоод янз бүрийн хэлбэртэй болоод ирсэн. Сүүлдээ ч хүрээ далаа малаад өөрч явж байгаа. Нэг л сайхан юм. Тэгээ хажуудлын хүн маань намайг ингээд зөөлөн зэрэг байсагаа л хохироод би бас тэгж өдөр унтаад идэггүй л тэгээд бас гинтих унтаад ягсаа дуусгаар нэг юм сэрээд харсан. Өөр би юм хөнгөрөөд аягүй сайхан болцсон байсан. Тэгээ хоёр дахь удаага бас л сайхан унтах юм байх гэж хөвчөж байсан. Би тэгээд багш нэг бичлэгүүд үзүүлж байгаа л дээ. Сайхан эрүүлсэн улсууд энэ дэр үзчихсэн. Тэгээд энэ дээр ч манай хошин шогийн гавьяа жүжигчин Туяа бас анх орж ирчээ тэр болсон явдлаа ярьж ирсэн хамаг бие эргэнэ гэдэг. Тэгээ би тэрийг чагнчаад нэг жүжигчин болохоор л тэгэл жоохон антин нийлэх гэл ингээл энэ минийгээ байж л ихэл хөвгөлтэй л ярьж байгаа юм багтай. Тэгээ арай чи бай сууха байтлаа яана гэж ямар юм байх вэ гэл бодоод хөвччихсэн чинь яг тэр юу ихлээд явтал өөрөө бай сууж чадхаа байсан. Бүр хамаг юм ингээл эргэнэ захтнаар нэг өтцсөн юм шиг л бүр энэ дэргээрээ бүр бай суужаад шат гараага тэр хичээлээд дуусна. Тэгээд тэр гараа сайхан орой очиж ном унтсан л да.
гуравдугаар ч гэсэн одоо ингээл энэ тархитлахаар өчн цахилгаан зогцсон хүн өвдөж байгаа бөөрмөр тэр аягүй мэдрэгч чинь нэгвэр чинь ингээл хоёр хөлийн уулнаас л уус урсаад яг ороод ирж байгаа юм шиг ингээл нэгвэр чинь тойроод байгаа мэдэгдээд идэв ингээл зүүн тал руу явж яг адилхан яваад баруун тал руугаа ус явж байгаа бас л адилхан тэгээд их л гоё юм байна би ийм гоё ичидж байхад өөрөө хүнд ийм сайхан энерги байдаг юм гээд өөр мэдтгүй явсан чинь одоо их сайхан сэргэлэн цав нойр мөрөндөө их сайхан болсон гэсэн айгүй сайхан болж юм би тэгээд ийм сайхан хичээлд ийм сайхан лекцэнд сууж байгаад маш их баяртай байна шүү дээ ийм гоё баг ичид юм уу гэмээр л юм боллоо надад өөр хэвээр мэдэхгүй байсан тэгээд одоо сайхан болж байгаа ухаан нэг айхтар бол бүгд зовоод их юм байх баруун бороо өвчтэй нөхрөө захиж ирдэг манай нөхөр бас ярих байлгүй таягтай байсан анхан зүгээр арайг ядсан нөгөөтгөө өмчлүүлэх гэж барааулаад явдаг гэсэн одоо сүүлдээ нөхрөө ирээд энэ таашааж хөрцөн таяг маяг хайчаа зүгээр энэ тэнтгүү алгавал амтэн хүнээс бүр сургалдаг болсон нөгөө таягтай дагуулад явж идэг хүн чигээр хаашаач хүүгүүд орч айл чимчилгээнд орцсон бүр өөрөө өвчрөө болох байлчаа нөгөөдгийн хараас ингээд бүгд ингээд хоёулаа их сайхан ирүүлж байгаад маш их баяртай байна. Монголын ард түмэнд Монголын иргэд бидэнд маш их сайхан өгөөжтэй юм хийж байгаад би маш их баярлж байна. Олон иргэн энд хамруулж бас эрүүл болоосоо заавал энэ тарай хийж янз бүр болж яснаас энэ төр үнэхээр сайхан гайхалтай. Энийг л одоо гайхамшиг гэхгүй л одоо юу гайхамшиг гэхгүй л гэж хэлэхээс өөрийгөө алгатай надад өстэй их баяртай байна. Тийм байна. Намайг Жанчуу гэдэг юм аа. Баяс дүүр 10 дугаар хороо. Тэгээд энэ нөхөн сэргээ хэмжлэгээд ирээд тэгээд одоо эмчилгээ хийх гэж ирсэн. Тэгээд эрэхтэй бол сэтгэл санаа их дорой, гараа хугалцсан, соолттой, их зовёртой. Тэгээд ингээд соолттой тавихаар ингээд гар чинж өвдөөл. Тэгээд ерөөсө дандаа ингээд соолттой, тэврээтэй энэ төр явдаг гар мар хөдөлгөөн, хурууны хөдөлгөөн бол байхгүй шхуу. Тэгээд бүр тийм их зовёртой өөрөө их ядарсан ядаргаатай уцаартай тийм хэцүү ирсэн л дээ. Тэгээд ерөөсөө эмчилгээ хийхээс улдаар энэ өөхөөх шиг хичээл суугаад тэгээд нөгөө гарын зовёрч өдрөөр ингээд намдаад тэгээд бүр хурумаа чимхдэг болоод бүр ингээд баяр алгаад ашигт ингээд тэнийж болохгүй өвдөд ингэдэг байсан байхгүй би. Тэгсэн чинь сүүлдээ бүр одоо ингээд өөрөө ташдаг болцсон. Тэгээд бүр ингээд сойлтгүйгээр ингээд зүгээр яваад байгаа. Ерөөсөө сойлт бүр зовёргүй болцсон. Тэгээд одоо чөлөөтэй нэг бүр энэ зовөр нь багсаад бүр ингээ өдрөөр ингээ сайхан болоод байгаа шүү дээ миний алга таш чөлөөтэй болж байгаа. Тэгээд тэрээс гадна миний ингээ нөгөө харчлаас болоод би бас энд тэнд очиж эмчлүүлж бас эмзэм зөндөө ууж өстой зөндөө юм хэрглэж ийсэн та. Тэг чин нэрөөс зүгээр болох нэг л дандаа л энэ зовөртэй өвчтэй. Тэгээ нөгөө бясалгал хийгээд ингээд ирэхээр чинь нөгөө өвчин маань ингээ нэг ингээл нөгөө бясалгал хийх чинь ингээд хичээл хийж явах чинь ингээл нөгөө үнэхээр сэтгэлээсээ ингэж ээж байгаа тэр дотоод энийг багшийн хэлсний дагуу ингээд нөгөө итгэлээ сэтгэл санаагаа төвлөрүүлээд ингээд эрэхтэй зэргийн өвчин ингээ яг тэрэн дээр ингээд бас бодоо тэрийгээ бүх үеэ сэтгэлээ бүрийдэс бүх булчин булчирхаа бүх юма бодож штэ хамгийн гол нь зовёртой хэсэг ингээд яг тэрэндээ төвлөрүүлээд эрэхтэй зэрэг өвчин чинь ингээл нэг жоохон ингээд заасан хусад салгаа доош нэгээд болгоод байгаа шиг тэгээ хоногоор ингээд доошоо болоод зовөр нэгээд алга болоод энэ дээр жоохон тэгэлжсэн бүр ингээд доошлоод үл мэдэг нэг жоохон шинж тэмдэглэл байгаа болохоос миний хоолоо их сайхан болсон шүү. Үнэхээр баярлж байна. Энэ бол гайхамшигтай юм аа. Тэгээ хүн одоо бас өөрийгөө мэдэж энэ сайхан үнтэй уулзаж олон хүн эдгэрч эргүүлжээсэй гэж бодож байна. Үнэхээр талархаж байна. Тэгээд маш их хэрэгтэй зүйл хийж байгаа мөнхөө огштой энийг сургалж явуул боломж олсон одоо энэ эмнэлгийн клиникийн хамт олон ч гэсэн талархъя. Тэгээ олон хүн одоо энийг мэдж эргүүлжээсэй. Энд итгэд найдаад үнэхээр бас бүх юм чи эрүүлжих боломж байна шүү. Бүх юм болоо эрүүлж гин. Үнэхээр эрүүл байна гэдэг чинь юунаас их чухал шүү дээ. Тийм учраас энэ эрүүлжүүлж байгаа энэ энергийг өөрөөсөө сайхан одоо ялгаруулж тэр хүний сайхан эрчим хүчийг авч өөрөөсөө бас ялгаргуул тэгээд эрүүлжиж байгаадаа баяртай байгаас гадна олон хүмүүсийг ингэж итгэж эргүүлжээсэй. Над шиг ингэж сайхан сэтгэл санаа өндөр өөдрөгөө тэр одоо амьдралын одоо утга учир чи эрүүл шүү дээ. Тийм учраас маш их баяртай байна. Би бол одоо ирээдүгөө их холоор харж байна. Их юм хийх бүтээх хүсэл өргөж байна. Тийм учраас баярлалаа мөхөөгчдаа. Тэгээд та бүхэн ч гэсэн баярлалаа. Ийм боломж гаргаж өгсөн. За би Чимдийн оюун пагон гэдэг Сүхбаатар дүүргээс ирж энд амарч байгаа.
тий. Би энэ дэлсээр одоо энэ хичээл сууж би маань их сайн болж байна. Би даралт ихтэй хүн. Одоо даралт маань тогтворж байна. Хичээл сууснараа би. Хэдий даралт хэд зэрэг өндөр байсан ирэхэд? Даралт 980 байсан. Одоо даралт сайхан болж байна. Даралтаа энэ хоёр өдөр хэмжсэн үү, үзсэн үү? Хэмжсэн. Хэд байна? 140, 150-аас дээш гарахаа байсан. За. Тэгээд өглөөндөө бүр гоё 120. Оо, болчиход тий. За тэгвэл их гоё болж байгаа юм байна. Гоё болж байгаа тий. Их сайхан байна одоо. Сэтгэл санаа их өндөр байна. Багшийнхаа хичээлд одоо их идэвхтэй сууж байгаа. Суухаас чиг аргагүй юм байна. Тий анхны тэр ардл суучдаг байсан. Одоо бүр энэ урагшаа шаадлаа. Жакад байна. Эднэртэйгээ бүгдээрээ ингэж хичээлдээ суухыг дуртай. Их сайхан байна. Үргэлжил өвдөд хичээн олон аршаа соёлол амралт маш их эмчилгээ тэр явсан. Ерөөсөө одоо сайжрахгүй. Тэгээд сүүлдээ ингээд бөхөж бөгдөр болж гисэн. Өвчин жаруу намдууч тэгээд одоо бөхөж гисэн. Тэгээд одоо их зөвөртэй ерөөсөө одоо санаа сэтгэл үргэлж одоо санаа зовж энэ ч одоо ер намайг одоо сайш авч явж ижил одоо тэгээд нэг сэгцэх багтаа тэгээд тийм л бодолтой байсан. Тэгээд энэ жил одоо нөхөн зэрэг амралтанд энэ оны одоо 2 сарын 6-нд ирсэн. Тэгээд 7-нд одоо эмчилгээнд орсон. Тэгэхдээ хүнээ сонссол да энэ багшийг одоо ийм одоо сайн энерги өгдөг ийм багш одоо надад хичээл зааж байгаа. За тэрэнд чинь би одоо сууя. Бүр жигтэй баярлалаа. Тэгэл одоо тэр оройн хичээл суусан. Тэгсэн анхны хичээл цаохад бодогдол байсан л да. За ингээд эдгээд юм бол би одоо хүн болсны хэрэг маань одоо өтгөх юм байна да гэж бодоод л. Тэгэл хичээл зоосон. Эхлээд хичээл зооход энэ хөл одоо энэнээс ихтэй өвчтэй нээс чилэрхүү. Тэгээд энэ бөөр болсон мó миний энэ цөс болсон мó нуруу бол өнөө бүгдрээ хэвээрээ. Тэнгүүлж одоо маш их баяртай. Тэгээд багшийн хичээлийг сонсгож одоо би бүрэн төгс эдгэх юм байна гэсэн бодолтой. Тэгэл итгэлтэй хэлрээсэн багшийн одоо сургаал дээр энерги сургаал гэж энэ зэрэг сэтгэл бие махбодынхаа одоо яд хүлээж авсан ингээд итгэдэг юм байна. Хүн гэдэг нь ерөөсөө тэрнийг нээж одоо юу гэдэг юм бэ? Тийм учраас ингээд өвчнө баригдаж ингээд чанал зовж явдаг юм байна гэдгийг одоо ойлгож яваал. Тэгэхээр багшийн хичээл маш их сэтгэлтэй. Би багшууд одоо жишээлбэл бараа гараас чинь 100 гарт одоо ингээд энерги ингээд шилжиж одоо урсж байна гэхдээ тэр би ингээд тэр 100 гарч ингээд нэг тэр халуугаар гавал ингээд нэг сайхан болоод ич байгаа. Тэгээ тэр ичмэд ингээд ямар гайхамшигтай юм бэ гэл одоо бүх юм өөртөө төвлөрүүлээ. Бүр гэртэндээ одоо бөөр толгойн орооноос хөлийн хорог хүртэл одоо энэ бүх өвчлийг дэлхийн байна энерги гэдэг чинь ийм агуу гэдэг энэ багш ямар агуу гайхамшигтай сайн одоо ийм сайхан энерги одоо бидний эрүүл мэнд тэгээ цааш өөрийнх нь одоо сэтгэл зүрх бие махбод бүгдээ гэдгийг их чадвартай юм гайхамшигтай одоо энерги бидэнд өгч байгаа юм байна гэдгийг бат итгэлтэйгээр одоо би хүлээж авсан. Тэгээ хүлээж авсан юмсэндээ тэгээд сонсож байгаа энэ хөл бас гэж жаахан эвгүй л нэг чилээх юм гэдэг. Энийг ч тоохгүй. Энэ хөлбөл байгаас. Тэгээд сонтчиж. Тэгээд сэрэдэл тэгээд батал за одоо би одоо унтсан байна. Одоо ямар зөвөр бахаа унтсан ч гэсэн хүлээж авсан бахаа. Дотор бадсал да. Тэгсэн ч унтсан ч гэсэн хүлээгээд авсан. Маш их сайхан тэр аваа их сайхан болсон. Тэгээд тэр хичээлээс маш их сайхан унтаж онсон. Маш их унтсан. Тэгээд маш их баяртай байна. Тэгээд цааш тан одоо бид өхөн асар их одоо тэр энерги хүч чадлыг бүх би ихтэнд мөн өр өссөн шингээж өгч бид тэрнээс багшаач энэ аргыг энерги хүлээж авснараа бидний бүх эрхтэнгүүд бүгд одоо эдгэрлийг харж одоо өөртөө эдгэрлийг шингээж өгч чадах юм байна гэсэн тийм итгэлтэйгээр би хүлээж авч одоо 2 дахь өдөр өргөлжсэн. Тэгээ 2 дахь өдөр бас жаахан унтсан. Тэгээ энэ хөлөөл энэ хэсгийг гэлээс жаагаал дараа байсан. Тэгээс 2 дахь өдөр мөрөөсө хөдөлгөх нь гайг болоод исэн. За гайчин сайхан болж байна. Тэгэл итгэлтэйгээр тэгээ багшийн зааж байгаа сайхан энергийг одоо
маш ихтгэлээр хүлээж авсан. Би л өөртөө л бодоход л маш их бүх хэрэгтэнд одоо энерги дүүрэг мадж байгаа юм байна гэдэг ихтгэлээр хүлээн аваад тэгээд маш сайхан болсон. Тэгээд 3 дахь өдөр гайхамшигтайгаар 3 дахь хүлээж аваад бас жаахан унтсан. Тэгээд энэ хөлбөөн бол бүр их сайхан болсон байсан. Хөдлөхгүй чигээр зөв зүгээр. Тэгээд 3 дахь өдрийн шөнө зөөдөл чанахтаа юу ясал да. Нэг автобустай хүн, шар автобустай хүн ирсэн. Надад урд чармгийн автобустай жолооч ирээд миний урд зогсоод мах авъя гэж надад шууд хэлсэн. Тэгтээ зэрэгэл би бодлоо. За би махан дуртай мах иддэг байсан. Тэгтэл миний энэ талаас нэг хүн идээр одоо мах бариад ирсэн. За намаа мах байгаа дээ. За мах иддэг шүү гэдгийг одоо нэг багшид заасан энергээр надад одоо ойлгуулж өгч байгаа юм байна. Гэсэн тэгсэн эндээс ирсэн хүн ирээд л ирсэн махыг шууд өгсөн татус нэг жолооч тэгэл утас жолооч аваад тэгэл алгарчихсан. Тэгэл тэрнээс хойш ичээс маш их мах идэж хортой одоо хоол идчихсэн байна. Энэ маань юусан одоо энерги их дөрөв авснаар махнаас ирсэн шууд багасах юм байна гэдэг ойлголтоор миний одоо бүх бие эрхтэн сэтгэл зүрхэнд ирсэн. Тэгээ миний өөр одоо их өвчтэй байсан. Тэгээд энд одоо шарвалж байсан. Гайл их сайжрахгүй байсан. Цөөс их муу байсан. Тэр их сайхан болсон. Тэгээд шээс хөрдөг. Тэгээ өнөө нуруугаа одоо сайн болсог бас мэдгүй. Тэгээд 3 дахь өдрийн одоо тийм 3 дахь өдөр ингээд явж яасан шиг уу тааны нурууч нэг сайхан болцсон байх чинь өөрөө мэдээгүй хойчлаа. Тэгэхээр таны ордоор юм ингээ харсан ч бүр шиг болцсон баярлсан гэж яаваа гэсэн. Тэгэж их энерги авсан. Миний одоо би сэтгэл зүрх энэ багшаа заасан хичээл маш их одоо итгэлтэй хүлээж авсан гэсэн. Ийм амархан гэдэг юм. Маш их баярлсан. Тэгээд ороод энэ палатынхаа өвгөндөө тийрлээ. Гэхдээ миний нуруу хүн тэгэж хэлээ. Талын ордоор явсан чи яг тийм байна. Гайхалтай агуу юм гэдэг багшаа маш их талархсан. Одоо бидний ийм сайхан итгэлийг одоо бидэнд одоо энергиэр өгөөд биднийг эрүүлжүүлж байгаа багштай маш их талархаж байна. Тэгээд цаашдаа бол Монголын бас их ард түмнийг эдгэхээр одоо ийм гайхамшигтай ийм эрдэм энергийг бид хүнд одоо Монголын одоо энэ олон аршаа соёлууд энэ газрууд бидний эдгэж байгаа одоо маш их талархаж байна. Тэгээд цаашдаа бас баян зэрэг дүүргийнхээ одоо эрүүл мэндийн төвийн одоо захирал эднэртэй уулзаж ирсэн. Тэнд одоо юу ялах юм байна. Энергийг өгүүлж одоо тэр өвчтөе одоо чинэн олон байдаг. Тэднэр одоо багшаас юу энерги авахгүй ерөөс эдгэх нэхэлтэй юм байна. Олон түмний төлөө бодсон. Тийм олон хүн зовж шаналж байгаа. Тийм учраас над шиг ингээд эдгэрлийг аваасаа гэдэг одоо сэтгэл зүрх сэтгэл маш дүүрэн орж ирсэн. Тийм учраас одоо багштай их талархаж тэгээд манай өвгөн бол барагтай юм их тоо дуу байхгүй. Тэгсэн жаахан тоом зэргүүж тийм бишээ ээж хөлөө мэдлээ чи намаа харахгүй. Тэгээд суугаад байсан. Жал юм хүлээж авсан баха гэж бодож байгаа юм. Ийм сайн агуу одоо гайхамшигтай ийм эрдэм ийм одоо энергийг бидэнд өгч бидний одоо ингэ сайхан эдгэж одоо эдгэх тийм чадлыг бидний одоо бүх эдгэс эрхтэн болгонд одоо илрүүлж өгсөн одоо мөнгө багштай маш их талархаж байна. Тэгээд одоо Монголын ард түмэн Монголын одоо энэ Улаанбаатарын ард түмнүүд бол асар их одоо өвчтэй байдаг. Их зовж шаналж байдаг. Тийм учраас манай баян зэрэгтэй өргөтөл одоо юу яаж явсан одоо биднээс тэр дөргийн одоо тэр эмнэлгийн одоо захирлантын уулзаж одоо энэ ард түмнүүдийг энэ зовлон шаналлаас энэ сайхан багшийн одоо энэ их эрдэм энэ их сайхан энергийг хүртээж одоо олон хүнийг эрэлжүүлэх юмсан гэсэн сэтгэл зүрхэл надад орж ирсэн. Тэгээд багштай маш их талархаж байна. Тэгээд цаашд нь багш бол маш олон одоо хүнийг эдгэнд энергиэр дүүргэж бүгд эрүүлжүүлнэ гэдэгт бат итгэлт найдвартайгаар одоо багштай талархаж байна. Талархаж байгаагаа хэлье.
За баярлалаа. Одоо боломж нөхцөл гарвал танай Баян Зүрх дүүргийн тэр юунд очиж бас олон хүндийн эрүүл мэндийг уламжилж бас энэ сайхан энерги бясалгалын хичээлүүдийг хүртээе гэж бодож байна. Таны зүрх сэтгэл гаргаж чад маш их баярлалаа. За манай өө баярлалаа. За баярлалаа. За би одоо эрнийхэн дуусан үндэ. Их шатан хүний яриад дуусан. Би одоо ер нь одоо лекцэр ярьдаг та бидэндээ. Лекцэр мэдээ одоо боловсролтой мэдлэгтэй албаны хүмүүсүүд ярих дуусан. Барагтай яриг би одоо дуусан өрөөсөн. Одоо барагтай би тоохоо байсан шүү дээ. Мэдээ хүмүүжлээ, мэдээ газар явуулаа. Одоо Монгол улс төрийн би урагшаа дэлхийн том улс ятуулсан Бээжийн гоорлын явсан би. Хаашаа бүр баруун орнуудаар 6 орноор явсан би. Юм их тус ертсөн би. Цэрэг арми боёнд би. За ингээд одоо сая би бас зүйлс сан зүйлсэн би. Ямар зүйлсэн бол одоо 60-70 жилийн өмнө манай Борноос би хөөхтэйсэн. Манай Борноос ингээд хүндрээ бас. Тэгэхэд одоо манай өвөр Монгол нөхдүүдээс олон ирсэн манай Монголтой нийт орж ирсэн хүн биш үү? Та бол манай Монголын хүн шүү тааш. Би таныг одоо энд байгаасаа гэж бодож байгаа байхгүй юу? Таныг хайрч юм. Монгол өвөр Монгол шиг нэг бол шүү дээ. Тийм учраас би таныг ер байгаасаа гэж бодож байгаа. Энд байгааны ас юм дээ. Таныг хайрч байгаа байхгүй юм учраас. За ийм учраас би 70 жилийн өмнө лавтан насрти Ломинжа гэдэг одоо нэр одоо надад яа дандаа өр Монголоос шүү дээ. Дандаа Монголтой нийлээд ороод ирсэн. Одоо тэр лавтан миний зүүдэнд орж байгаа байхгүй сая одоо. Одоо сайн орж унтсан байх шүү. Ингээд одоо янз бүрийн бодоод ингээд зүүдэнд орж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар одоо би эдийн одоо 84 наснаас би одоо ер нь барагтай зантуур хөтлөө байсан шүү дээ. Юм дуулаад зүтэд хандчихсан юм би. Тийм учраас өнөөдөр таны энэ одоо энэ нөхөн сэргээж байгаа сайхан одоо энэ нөхөн сэргээ эмнэлгээс ирөө бидний одоо та сайхан болгоно. Ийм учраас тань би одоо миний хүүтэй адилхан та тэгсмэрт асар эрдэмтэй асар сайхан юм байна. Таны яриад бишиж таны одоо энэ одоо мэдээс одоо сайхан болж байгаа их баярлж байна. Тийм учраас одоо би одоо багштай баярлалаа гэж хэлээд барахгүй байна. Ийм учраас танд их баярлалаа. Би багштай зантуур хөтлөө байсан. Тийм учраас өчтөд ангаа хоны та ямар ч баг юм дэр ирсэн. Би тийм хэдэн суусан. Би суухгүй юу юм яриад. Би таа хачаад очсон. Тэ би багштай таа. Тэр хотлоо ирсэн юм яриад суухгүй. Одоо ийм ингээд одоо таны яриа таны над сайхан бидний амьдрал энэ амьд одоо болж ингэж одоо яаж танд төлөйг барьж байна. Танд одоо ямар ч би 10 наснаад нэмчихлээ би барьж шүү. За та өчтөр ингэж хэлсэн тэнд чинь би бас их баярлсан шүү дээ. Энэ одоо 84 настай ийм сайхан наст бас надад 10 нас нэмээд өглөө гэж хэлдэг би маш их баярлсан. Тэгээ таны нүд их сайхан тонголог боллоо гэж ярьж байгаагүй. Нүд одоо миний чинь Чавчихгүй болоод их зүйл нойлс гараад одоо бол зөв харахгүй хараад л одоо. Одоо тийм. Тэгээшээ болцсон байна шүү. Тийм. Одоо их сайхан байна одоо ер нь миний энерги сайхан байт юм байна. Биний үсэг мөрөөсөө. Одоо энэ манай одоо энэ одоо хөшин одоо энэ манай палатын хамтар намайг суугаад би өсөж ангаа хоны хэдүүлсэж яриасан. Тэнд also зоор гэсэн би ороогүй. Энэ бодлоо ирсэн ямар хэрэг байсан. Би барагтай суудгүй ярьсан юм шүү. Энэ одоо таны яриа суун гэж ороод иж байгаа байхгүй. Тэг та тэгж хэлж байна. За баярлалаа танд. Баярлалаа. Энэ манай ихч хуурай ах дүүс бид нар 20 гаруй жил хамтдаа хамт явдаг. Бүр их олон одоо миний яг л ихч ах хоёр. Төрснөөс дутуугүй тийм ор татны асуудалтай. Тэгээд энэ их бөхтөр улсын их гойлхон сайхан хүн байсан шүү дээ. Тэгээд бид хоёр юу дээр амралтанд очиж бүжгэлдэг байх. Тэгэхээр ийм бөхтөр байсан байхгүй юу? Тэгс чи
бүр одоо тэр хэвээрээ л байсан. Тэгсэн сая харсан чи бүр янзын тэгшин болцсон. Бүр ингэц бүр мэдэгдэхгүй байгаа юм чи нуруу бүр сая чи бүр мэдэгдэхгүй ихсэн. Толгойн юм гэдэг болцсон. Бүр зүгээр болцсон шүү дээ. Үнэхээр бол сайх болсон. Үнэхээр баярлахаар. Даах маань бас баргийн тоодгүй л дээ мэдэн. Гэхдээ нүд мүд сэлэмжлээгээд бид нарт орж ирээд баярлаа талархаад өөрөө чинь бахархаад байгаа шүү дээ. Үнэхээр таны энергийг авч эрүүлсэн. Манай хоёр хөшин бол тэгэхээр нуруу тэнийн гэдэг чинь нурууных нь өвчлөг арилна гэдэг чинь энэ хүн бол өшөө эрүүлсэн гэсэн үг. Эрүүлснээрээ бас урт насалж удаан жаргаж бас тэгээд сэтгэл санааж өөдрөгөө зовөргөө болоод тэгээд одоо бид нэр өчнөө жил бас дахиад хамт ингээд л хаашаа хамаагүй явцгаа шүү дээ. Ер нь юуд л бол юм тандаа явдаг бид нар чинь зовлон жаргал хамаг юмд хамж явдаг тийм ээ чи. Тий. 20 гаруй жил хамж явж болсон таамаа. Тийм ахтуу болцсон. Зүгээр л тийм. Тэгээд үнэхээр бид нар баяртай байна. Игч мааж баяртай байгаа, ах ч баяртай байгаа. Баяртай байлгүй. Тийм. Маш их баяртай. Бүгдээ баяртай байна. Энерги их баяртай. Эдгэрсэндээ одоо тэгээд маш их баяртай. Цааш нь маш баршгүй. Үнэхээр одоо энэ багшийн одоо энэ гайхамшигтай энергир улам илүү одоо эдгэхсэн гэдэг хүсэл надад байна. Өөрхөн болцсон манай барагч. Маш их сайхан болсон. Тэгээд баярлалаа. Хашгирахгүй төлөвлөсөн ихцэл яах юм шиг. Тэгээд бол ингэж явдаг байхгүй. Өгөн шолоод энийг өтөр энэ гэл одоо бол ихцэг гэж бүжиглэх юм байл. Бүжиглэхдээ сайн шүү дээ. Залуудаа сайхан ажил хийж явсан одоо бас ийм сайхан ирчвчтэй сайхан эмхтэй байхгүй юу гол болов. Би хөшөлтөг 5-6 хүн байна. Манай оргоцсон 11-д бас Зөвхөртэй их одоо хэцүү явдаг байсан. Нурууд бүгдээ 4-5 жил болсон. Ерөөсөө идэрэхгүй. Тэгээд их зөвхөртэй маш их хүнд байсан. Хүнд явдаг байсан. Тэгээд одоо энерги авч Мөнхөө багшийн одоо сургалт Мөнхөө багшийн одоо лекцэнд сууснаар миний энэ нуруу маш их сайхан тэгшил өөрийн биеийн энэ зовөр энэ бүх эдгэсүүд бүгд одоо тавигдаж их сайхан юу энерги хэрвэл эдгэрлээ. Тэгээд маш их баяртай талархаж би бараг одоо 100 насны бараг наслах байхаа гэдэг одоо их урам зоригтой баяр хөөртэй болсон. 100 наснаа 100 хоол гарна. Маш их талархаж байна. Ийм олон одоо Монголын энэ ард түмнийг энэ сайхан энергээр одоо эдгээгээд эрүүл болгоод ингээ Монголын ард түмнийг энэ айхтар одоо шаналлаас нь одоо гаргаж өгнө гэдэг би бол бат итгэлтэйгээр одоо талархаж байна Мөнхөө багштай. За баярлалаа. Баярлалаа.